Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн хурлын шийдвэрээс шалтгаалж Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондыг өгөөж буурлаа. Өнгөрсөн 7 хоногт холбооны нөөцийн сангийн хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалж, үүнээс шалтгаалan 10 жилийн хугацаатай засгийн газрын бондыг өгөөж 421 хүртэл буураад байна. Долларын индексийн уналт үргэлжилж, хөрөнгө оруулагч нар их хэмжээгээр доллароо зарж байна. Өнгөрсөн 7 дугаар сард зарах харилцаанд оролцсон хөрөнгө оруулагчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Харин энэ үед ам-долларын бондод хөрөнгө оруулахаас илүүтэйгээр төгрөгийн бондод хөрөнгө оруулах нь оновчтой байгаад байгаа юм. Учир нь төгрөгийн ам-доллартай харьцангуй докторжиж 3590 дээр хэлбэлцэх төлөвтэй байна. Ам-доллар болон төгрөгийн бондуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдорой.